Тэд явах гэж байтал Тайтан ярьдаг. Тэгээд бүр тавтай морил гэж хэлнэ. Райнер Коныг цочрлоос гаргаж тэдэнд одоо яаралтай хийх ажил байгааг сануулна. Яг юу болоод өнгөрвөө? Вол Розийн өөр хэсэгт ойролцоох тосготод нь Титаны аюулын тухай анхааруулсны дараа Нанабагийн баг сэтэрхий хэсгийг хайхаар бэлдэнэ. Эмэр Кристаг урд шугамаас татахыг оролдоно. Гэхдээ Нанаба бүгд хэрэгтэй гэж хэлнэ. Кристач эрсдлийг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлээд Эмир яагаад судалгааны корпуст орсон шалтгааныг нь асууна. Ер нь бодоход Эмир яагаад судалгааны корпуст орсон юм бол? Бид түүний талаар бараг юу ч мэдэхгүй. Зүүн талын шугам дээр Каптен Китс Ворман, Каптен Рико Брзенска хоёрын удирдсан Гаррисон их бүү нарийн довтлогоор нь Титануудыг тогтоон барьж байна. Амжилттай байсан ч Рико тайван биш байлаа. Илүү том давлгаа ирвэл хамгаалалт тогтохгүй гэж бодож байв. Шөнө болох үед Келгаргийн баг ямар ч сэтэрхий хэсэг олж чаддгүй. Ийм том сэтэрхий байвал анзаарахгүй өнгөрөх аргагүй болохоор энэ нь бүгдийг гайхшруулна. Ядарч туйлдсан тэд ойролцоох нэг цайзыг хараад шүн амраад өглөө хайлтаа үргэлжлүүлэхээр шийднэ. Нөгөө талд Стохесээс гарсан судалгааны корпусынхан Эрмиш дистрикт рүү давхиж явна. Ханжи Фимейл Тайтанаас үлдсэн талстад татагдан эрний хатуурал ашиглан Вол Марияын сэтэрхий хэсгийг бүглэж болох хэсэг талаар арминтай ярилцсан. Энэ нь Титнууд шүн итгэх багтаа үед шүнийн экспедишн хийж болох тухайг яриар уурна. Үнэн дээр энэ нь том боломжийн санаа байлаа. Эргэнмэжт тэд нэг хэцүү дүр зураг олж харна. Тэдний халдлагаас дүрвсэн олон хүн байна. Леви үүнийг ашиглан пастор Никос хамны нууцын талаар Order of the Walls ягаад дуугүй байгаа талаар шахна. Ник үүнд хөдөлсөн ч хамны нууцын талаар илүү ихийг мэддэг хүн Рижмент дотор байж магадгүй гэж цохиулгана. Юу гинэ? Дахиад нэг урагч байгаа гэж юу? Цэргүүд энэ шин сэжүүрийн талаар ярилцаж байх хооронд Гейнер Эмир хоёр агуулхад байна. Тэгэхэд Гейнер Эмирийн талаар нэг төгшүүртэй зүйлийг мэдчихсэн мэт харагдана. Гэвч яг тэр үед тэд халдлагад өртөнө. Бест Титний удирдсан хэсэг Титнууд шөнөөр цайз руу гинтийн дайралт хийн. Судалгааны корпусынхан тулаанд бэлтгэхээс өөр аргагүй болно. Ахлах цэргүүд ирээ сугалж шинээр ирсэн цэргүүдэд хоош бай гэж хэлнэ. Леви эрэнд удахгүй болох тулдаанд толгоогоо сэрүүн байлгах гэж зөвлөнө. Ханжи сэтэрхий хэсгийг олоход туслахаар Утгард касл руу очих зам гаргаж байна. Эрен толгоогоо сэрүүн байлгана гэж юу? Тэр бол бараг боломжгүй. Утгард касл дээр сарны гэрэлд Нанаба болон ахлах цэргүүд Титнууд ойртож ирэхэд бэлтэнэ. Бест Титан Вол Роуз дээр авирч байна. Эндээс түүх 2 цагийн өмнөх үе рүү буцна. Багийнхан эзгүй мэт санагдах цайзад орж ирээд саяхан хүн ирж байсан шинжүүдийг анзаарч энд хонхон зөвөө гэж эргэлзэнэ. Цайз дотор бүгд баг зэрэг төгшүүртэй байна. Ялангуяа Кони. Учир нь гэрийнхэн дээр байсан Титан одоо ботход ээжтэй нь тун төстэй харагдсан байна. Эмир үүнийг шоолоод Конигийн аав бас Титан байсан юм биш үү гэж хэлнэ. Би үүн дээр инээсэндээ там руу явах юм биш биз? Дараа нь Эмир хоол хайж яваад Райнер дээр жижиг мэх хэрэглэнэ. Тэр нэг лааз хээринг олно. Тэгээд энэ бидний сүүлчийн хоол байж магадгүй гэж жүжиглэнэ. Лаазан дээрх бичиг өөр хэл дээр байсан бөгөөд Райнер зөвхөн Эмир л үүнийг уншиж байгааг анзаарна. Ингээд Эмир өөрөө том алдаа гаргаснаа ойлгоно. Тиймээс л өмнөх ангид тийм зүйл болсон байжээ. Яг тэр үед тэд гинэд Титануудын сүрэгт довтлуулна. Ахлах цэргүүд шууд тулалдаанд орж Титануудыг завчиж эхэлнэ. Харин Райнер болон бусад цэргүүд гээргүй учраас дотор нь хавчигдана. Байдал эмх замраагүй болж нэг Титан хаалга эвдэн орж ирээд Райнер Бертолд хоёр руу дайрна. Аз болж тэр хоёр хурдан сэтгэж сэрээ ашиглан Титаныг тогтоож чадна. Миний үгийг сонс. Бид гэртээ харина. Дараа нь дахин нэг Титан хит ойртож ирэхэд энэ хазуулна. Гэхдээ Кони Эмир хоёрын тусламжтайгаар Титаныг цонхоор шидэж чадна. Дээшээ байдал бүр хүндэрч байлаа. Бест Титан чулууг бейсболын бөмбөг шиг шидэж олон цэргийг унгааж морины байрыг сүйтгэнэ. Үлдсэн цэргүүдэд нөөцч баг, хүчч баг болсон тул эцсийн хамгаалалт руу орно. Нанаба Келгар хоёр чадах чинээгээрээ тогтоон барина. Гэвч хэтэрхий олон байлаа. Тэсэрэ Гэлгэр. Гэвч Гэлгэр Титанд дийлдэж амиа алдна. Энэ бүх үүмэний дунд Криста Рейнерийн шархыг эмчлэхийг оролдоно. Эмир энэ байдлыг хараад өөрийгөө бүрэн гаргах цаг ирснийг ойлгоно.
Тэр Конигоос хутгийг нь аваад Кристад амьдралаа бардам амьдр гэж хэлнэ. Тэгээд цамхагаас титанууд руу үсрэн гарынхаа арсыг зүсгэд том дэлбэрэлт болно. Иймэрч бас титан болж чаддгийм байна. Юу болоод байна? Хэдэн жилийн өмнөх цастай бэлтгэлийн үеийн дурсамжаар эхэлнэ. Криста, Эмир, Дааз 3 сургаггүй алга болсон байдаг. Ирэн тэднийг хайхаар шууд эрлийн баг гаргахыг хүснэ. Гэвч багш нь өөртөө төөрөхгүй тулд өглөө болтол хүлээх ёстой гэж хэлнэ. Энэ хооронд Криста ухаангүй Даазыг цасаар чирч явна. Тэр Эмир орхиод явъя гэж хэлж байсан ч заавал аварна гэж зүтгэнэ. Чи Даазад санаа зовоод байгаа юм биш. Чи зүгээр л түүнийг өөхөх шалтгаан болгож ашиглаж байна. Эмир Кристагийн өөрийгөө золиослох зангийн шүүмжлэнэ. Гэхдээ үүгээр зогсохгүй. Эмир Кристагийн жинхэнэ өнгөрснээг ч мэддэг байжээ. Тэр нэг язгууртны болон нууц амраг эмэгтэй хүүхэд байж. Судалгааны корпуст бүр язгууртан байсан гэж юу? Эмир Кристаг Даазыг орхив. Өөрсдийгөө аврыг гэж ятгсаар байна. Гэхдээ Криста бууж өгөхгүйг хараад Эмир түүнийг цасан дотор түлхээд Даазыг өөрөө титан хэлбрээрээ үрээд бааз руу буцна. Бааз дээр цэргүүд чанга дуу сонсоод гадагшгүйж ирэхэд Эмир Даазыг аварч авчирсан байдаг. Үүний дараа Эмир Кристад нууцаа хэлээд нэг амлалт авна. Миний нууц ил болох өдөр чи жинхэнэ нэрээрээ амьдарч эхэлнэ гэж. Одоо цайз руу эргэж ирэхэд Эмир Криста болон бусад цэргүүдийг аврахын тулд титан болж хувирч байна. Криста түүний төлөө ихэд санаа зовж ганцаараа тийм олон титантай тулалдах хэрэггүй. Өөрийгөө авраач гэж хэлнэ. Эмир эцэст нь цамхгийг титануудын дээр унгаж өөрийгөө золиослон бүгдийг нь дарна. Яг тэр мөчид Стохесээс ирсэн судалгааны корпусынхан хурч ирэн үлдсэн тулааныг дуусгана. Үлдсэн титануудыг цэвэрлснээр тулаан дуусна. Эренч хүний биеэр анхны аль бие усны килээ хийдэг. Тулааны дараа Криста хүнд шархсан Эмирд жинхэнэ нэрээ хэлнэ. Тэр бол Хистория. Эмир инээмсэглсээр ухаан алдна. Учир нь Криста эцэст нь өөрийнхөө жинхэнэ дүрийг хүлээн зөвшөөрсөн байлаа. 6 анги тогтун бороо орж эхлэхдээ зэрэгцэн судалгааны корпус Wall Rose дээр дахин цугларснаар эхэлнэ. Ухаангүй мөчөө алдсан Эмирийг аюулгүй газар зөөж байна. Эрен санаа зовж Эмирийн шарх маш хүнд байгааг Кигээс сонсно. Гэхдээ тэр итгэж байна. Титан шүү дээ гэж тайвшруулна. Одоо жинхэнэ нэрээ хэрэглэж эхэлсэн Хистория Ханжитай Эмирийн нуусан титан чадварын талаар ярилцсан. Ханжи үүнийг сонсоод титануудын тухай шинэ мэдээлэл гарч магадгүй гэхээс бүр догдолж байлаа. Энэ хооронд Райнер болсон бүхнээс болж ихэд цочирдсан бөгөөд Эрен Армийн хоёрт дотроо байсан дарамтынхаа талаар ярьж нутаг руугаа буцмаар байна гэж хэлнэ. Ханжи Конигийн тосгон дээр мөрдлөг явуулна гэж амлана. Гэхдээ түрүүнд нь ханны сэтэрхийг олох хэрэгтэй. Гэвч капитан Ханес хайлтын явцад ямар ч сэтэрхий, ямар ч титан олоогүй гэж хэлнэ. Энэ нь бүх хүнийг бүрч илүү төөрөгдүүлнэ. 5 жилийн өмнө бид Вол Мариаг цөмлөж хүн төрлөختөнд дайралт хийсэн. Энэ төөрөгдөл донд Райнер Иренийг дагуулад явж нэг маш цочирдом үнэн хэлнэ. Тэр өөрөө Armored Titan, харин Бертолт бол Colossal Titan. Юу гинэ? Тэгээд тэр одоо хүн төрлөختнийг алах гэж яваагүй. Зөвхөн Иренийг тэдэнтэй хамт явбал Титаны хямрал дуусна гэж хэлнэ. За, үүнийг сонсоод баг зэрэг тайлбар хэрэгтэй боллоо. Ирийн 12 цагийн өмнөх дурсамж руугаа буцна. Тэр үед Стохесээс ирсэн судалгааны корпусынхан нэг цочирдом зүйлийг ойлгосон байв. Райнер Бертолт хоёр айнытай нэгд нутгийнх гэж хэлж байсан. Үүнээс гадна айны титан хэлбрээрээ баруун жигүүрүү давталсан. Тэр мэдээлэл Райнер Бертолт хоёрын газрын зураг дээр хоёуланд нь байсан. Энэ нь Арийн армийн хоёрыг маш их цочирдуулна. Левич тэдэнд үүнийг одоохондоо мдээгүй мэт жүжиглэж дараа нь газар дор нүүр тулахыг зөвлөдөг. Гэвч одоо тийм боломж үлдсэнгүй. Эрин мэдээж Райнерийн саналыг няцаана. Тэгтэл Микаса Райнер Бертолт хоёр руу дайрна. Гэхдээ хоёуланг нь ч алж чаддгүй. Тэгээд Райнер Бертолт хоёр бүх нууцаа орхиод Armored Titan, Colossal Titan болж хувирна. Бүх зүйл эмх замбраагүй болдог. Райнер Эвнийг шүүрч аваад ханнаас үсэрнэ. Доош унах зур Ээр нь өөрийг нь найз гэж бодож байсан хүмүүс урвасныг ойлгоно. Тэгээд уур шаналлдаа уйлсаар өөрөө титан болж хувирч тэдэнтэй тулахаар бэлдэнэ. Энэ бол үнэхээр асар том эргэлт байлаа.
7 дугаар анги 3 жилийн өмнөх дурсамжаар эхэлнэ. Райнер, Бертолд, Эрен, Армин дөрөв бэлтгэлийн баазын ойролцоо хойгоор алхаж байна. Райнер нутаг буцмаар байгаагаа хэлнэ. Бертолд милитари полист ороод илүү аюулгүй амьдрал хүсэж байгаагаа ярина. Харин Эрин бүх Титаныг устгахна гэж дүрлзэж явна. Тэд саран гэрэлд нуур харсан хатанд хүрэхэд Райнер Эрины хизээч бүхэхгүй сэтгэлийг биширнэ. Одоо цагтаа буцаж ирэхэд Wall Rose дээр Эрин ууртайгаар Титан болж хувирна. Райнер Бертолд хоёрт урагцсандаа дургуутсан Райнер руу цохиход хоёулаа доош унана. Микаса өмнө нь тэднийг дуусгаагүйдээ харамсна. Ханжи meanwhile стратегийн ухралт тушаана. Колоссал Титан хөдөлгөөнд орж Эмир болон өөр нэг судалгааны корпусын цэргийг залагчхна. Ханжигийн баг удаан хөдөлж буй Колоссал Титан руу дайрахыг оролдоно. Гэвч Бертолд асар их уур гаргаж ойртох боломжгүй болгоно. Ханжи түүнээс Титан хэлбэрээсээ гарах мөчт нь отолт хийн гэж шийднэ. Энэ хооронд Эрн Райнерд дийлдэж байлаа. Микаса ч итэвхтэй орж тусалж байсан ч хангалтгүй. Тэгэхээр энэ нь түүний Титан хэлбэр гэсэн үг юм байна да. Эрн дараа нь Айнитай хийсэн бэлтгэлээ санана. Айни түүнд хэдэн grappling move зааж өгч байжээ. Тулаан дээр Эрн Айнигийн заасан мэхийг Рейнер дээр ашиглаж түүнийг шидээд барьц авна. Рейнер хуйгтай байсан ч Эрн тэр бүр гараа өөрөө тас татан суглана. Дараа нь Микаса хуйг хүрээгүй үлдсэн хөлийнх нь шүрмсийг огтлно. Хөдөлж чадхаа болсон Рейнер чанга ойрлно. Ханжи үүнийг өөр Титануудыг дуудаж байна гэж бодно. Гэвч үнэндээ тэр нь Бертолд төгч буй дохио байжээ. Бертолд Колоссал Титана Райнер Эрен хоёр дээр унгаана. 8 дугаар анги Бертолтын Колоссал Титанаар Райнер Эрен хоёр дээр унж байгаагаар эхэлнэ. Тэр Эренийг Титаныхаа хүзүүнээс сугалж аваад шинэ Одом гэр өмссөн өөрөө болон Бертолд хоёр Эрен ухаангүй Эмир хоёрыг авч зогтно. Армийн араас нь цөхрөн хашгирч үлдэнэ. Энэ хооронд Трост дистриктэд жаахан согтуу Dot Pixis-ийг туслахын сэрэж Титануудын хөдөлгөөн бага байгаа болон Хайнесын багаас шин мэдээ ярьж магадгүйг дуулгадаг. Командер Эрвин ирээд Айныг барьсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн дээрээс ямар хариу ирэх талаар ярилцсан. Тэгтэл нэг судалгааны корпусын цэрэг хурч ирээд Колоссал Титан, Armored Титан хоёртой таарсан тухай мэдээг өгнө. Одоо тэд ч бас нөхцөл байдлыг мэдэж авлаа. Тулаан болсон газар цэргүүд Колоссал Титаны дайралтын дараах байдалд орсон байна. Микаса ухаангүй байв. Сэрхтээ Арминаас Эрен Эмир хоёрыг авч явснаас хойш 5 цаг өнгөрснийг мэднэ. Олонхон шаргацсан тул морьтой амраах хэрэгтэй. Бас нэмэлт хүч ирэхийг хүлээж байлаа. Хаанаас жаахан Иренийг баг байхад нь ямар байсныг хизээч бууж өгдөггүй сэтгэлийг нь бодно. Тэр Ирен тиснэ. Тиймээс бид санаа зовох хэрэггүй. Очоод заавал аврна гэж хэлнэ. Тэр өөрөө ч тэдэнтэй хамт явж ямар ч үнээр хамаагүй Иренийг буцааж авчирна гэж шийднэ. Удалгүй Нанаба хэрэгтэй тоног төхөөрөмж хүмүүсийг авч ирнэ. Ханжи өөрөө шархсан ч Титанууд Иренийг Wall Мариагийн баруун өмнөд талын авраг моддын ойд амрааж байж магадгүй гэж таамаглан аврах ажиллагааны төлөвлөгөө боловсруулна. Яг таамагласнаар Ирен тийм ой дотор сэрнэ. Гэхдээ тэр гаргүй болсон байлаа. Рейнер Бертолд хоёр дээрээс нь харж байна. Имэрч тэнд байсан. Нөгөө талд судалгааны корпус Иренийг аврахаар экспедишн эхлүүлнэ. 9-р анги Ханжи шархаа тэрвэрн хിവэр Конигийн тосгон руу өөрөө явмаар байгаа ч түүнийг үлдээж оронд нь Моблитиг Рагако руу шалгахаар явуулснаар эхэлнэ. Командер Эрвин судалгааны корпус Гаррисон милитари полис 3-ын нийсэн хүчийг long distance scouting formation-аар ой руу авч явна. Энэ хооронд Эрен олзлогдсон байдалтай сэрнэ. Рейнер зүгтах үед түүний гарыг тасалсан байжээ. Тийм ээ, би мэднэ. Тэр Титан болохоор дахиад ургана. Гэхдээ л маш тухгүй. Эмир одоо хувирах гэж оролдох хэрэггүй гэж зөвлөнө. Учир нь тэд Титануудаар хүрээлэгдсэн бас хоёулаа идэж байгаа. Рейнер шүн Титанууд идэхгүй үед хөдлөнө. Нутгийнхан зүг явна гэж хэлнэ. Ямар ч байсан тэр газар нь юу болох нь мэдэгдэхгүй. Райнер Эрен Эмир хоёрт зүгтаад нэмэргүй. Одоохондоо хувирч чадахгүй гэж хэлнэ. Эйн өөрөө мэдэх ёстой. Маш олон зүйлийг үнэндээ мэдэхгүйгээ ойлгоно. Жишээ нь Райнер Бертолд хоёр хаанаас ирсэн даалгавар нь юу? Ани яагаад Титан болж чаддаг? Бас тэр үнэхээр тэдний талд байсан эсэх.
Тэгээд тэр өмнө нь хизээж хийж байгаагүй зүйл хийе гэж шийднэ. Мэдрэмжээ дарж мэдээлэл цуглуулна. Энэ бол үнэхээр том character development шүү. Нөгөө талд судалгааны корпус Райнер Бертолт хоёрын нуугдж байгаа гэж таамагласан газар руу ойртсоор байна. Ханаас Эрийн хизээж бууж өгдөггүйг дахин хэлж, тэнд очиод тайван байхыг сануулна. Энэ үед Райнер яриан дундаа өөр нэг дүр нүгэ шилжиж эхэлнэ. Би шууд орж очиод Ахмад цол нэхий гэсэнгүй шүү дээ. Тэр өчигдрийн дайралтыг өөрөө харсан хүн шиг ярьж, энэ бүхэн дуусны дараа тушаал ахна гэж ярьж эхэлнэ. Эмир Райнерын хоёр өөр дүрийг анзаарч учрыг нь ойлгохыг оролдоно. Хоёр өөр амьдрал, давхар амьдрах стресс нь Райнерыг хоёр тусдаа зан чанартай болгочихжээ. Нэг нь өөрийгөө судалгааны корпусын цэрэг гэж боддог. Нөгөө нь үүнийг устгахаар ирсэн хүн. Хамгийн аимшигтай найлайл нь нөгөөгийнхөө хийснийг бүрэн санахгүй байна. Энэ нь түүний нүглүүдэд байнга шанаж байгаатай холбоотой. Жишээ нь Марког Титанд өгсөн гэх мэт. Үгүй ээ, энэ нөхөр үнэхээр уучлал хүлээх хүн биш юм байна. Бортолд үүнийг батлаад хийсэн бүхэндээ гимшиж явдгаа хэлнэ. Тэр дундаа эртний ээжийн үхэлд өөрсдийн үүргийгч эрен мэдээж тэдэнд төсөөлж болох хамгийн шаналнтай өршөөлгүй үхлийг амлана. Имэр яриаг Бист Титан руу шилжүүлж, энэ сүлд гарсан Титаны давталгооны цаана бас тэр байж магадгүй. Магадгүй Райнер Бертхолд хоёрын нутагтай холбоотойч байж болох тухай ярина. Тэд эрен Имэр хоёрыг аваад хөдлөнө гэж төлөвлөж байх үед алсад дохионы гэрэл харагдана. Судалгааны корпус ирчихжээ. 10 дугаар анги Рагакууд Моблит Конигийн гэр дээрх байдлыг шалгаж байгаагаар эхэлнэ. Тэр нурсан байшингийн дээр байгаа Титаныг харна. Эцэг эхийнх нь хөргийг ашиглан тэр Титан үнэхээр Конигийн ээжтэй төстэй болохыг ойлгоно. Яг юу болоод байгаа юм бэ эднэр? Нөгөө талд авраг моддын ойд Рейнер Бертолт хоёр Эрен Эмир хоёрыг барьцаасан хэвээр байна. Тэд дараагийн алхмаа ярилцаж, олзоо нутг руугаа тээвэрлэхээр төлөвлөж байтал судалгааны корпус гинт ойртож ирнэ. Рейнер Бертолт хоёр Эмирийн үнэнч талд эргэлзэж, Хисториатай холбоотой зорилгоо ярилцсан. Хистория үнцэнтэй холбоо сүлжээтэй. Тэд Айны, Криста магадгүй эрнийгч координат мөн бол авч явах хэрэгтэй гэж үзэж байна. Ямар ч байсан тэр координат гэж юу болох нь одоохондоо тодорхойгүй. Эмир өөрийнхөө аюулгүй байдал эсвэл Хисториаг сонгох хэцүү шийдвэртэй нүүр тулна. Тэд хөдөлж эхлэхээр шийднэ. Гэхдээ түүнээс өмнө Аринер Бертолтод Айныг хайртайгаа хэлчих хэрэгтэй гэж хэлнэ. Энэ нь Бертолтыг бүрэн алмааруулна. Брайнер Эренийг өргөх гэж оролдоход Эрен түүн рүү дайрч өөх гэж ойрлоно. Гэхдээ гаргүй хүн тулалдахад хэцүү. Тэгээд зүгээр л боолгуулсаар ухаан алдна. Бертхолд Эмир хоёр Титан байсан үеийн дурсамжийнхаа талаар ярилцсан. Хин эзнээ мартдаг, хувирдаг байсан гэх мэт ижилхэн зүйлсийг туулсан байжээ. Эмир түүнээс уучлал гуйна. Тэр Бертхолдуудын нэг найзыг санамсаргүйгээр эдсэн байжээ. Ер нь бидэнд мэдэхгүй зүйл хэтэрхий их байна. Судалгааны корпус улам ойртож ирэхэд Райнер Бертхолд хоёр гээрээ ашиглаад хөдлөнө. Гэхдээ Эмир Хистория ойртож буй судалгааны корпус донд байж магадгүйг ойлгоод түүнийг хүлээе гэж шаардна. Тэр Хисторияг бусад хүмүүс ашиглах вэ гэж айж байлаа. Райнер Хистория аюулгүй байгаа гэж Эмирийг тайвшруулна. Гэхдээ эхлээд өөрсдийнхөө даалгаврыг бодох ёстой гэж хэлнэ. Дараа нь Эмирийн өнгөрсөн түүх гарч ирнэ. Тэр гуйлагчин өнчин хүүхэд байсан. Нэг шашны бүлэг түүнийг авч өөрсдийн шүтээ мэт толгой дүр болгожээ. Үүнээс болоод Эмирийн амьдрал сайжирсан. Гэхдээ тэр бүлгийн төөрөгцсөн дагалдагчдын зардлаар эцэст нь тэр бүлгийг илрүүлж бүх бурууг Эмир дээр тохино. Шийтгэл болгон түүнд нэгэн сонин шингэн тарьж Титан болгож хувиргана. За тэгэхээр Титанууд ингэж бий болдгийм байна. Энэ шоу үнэхээр галзуу юм. Дараа нь тэр ханны цаана 60 жил тэнүүчилж Райнер Бертолт хоёрын нэг хамтрагчийг эзний дараа яаж ийгээд буцаад хүн болж Титан болж хувирах чадвартай болсон байна. Тэгээд хан дотор орж ирээд нэгэн сүмийн хүмүүс Хисториягийн тухай ярьж байхыг сонсоод 104 кадет корпуст оржээ. Ингэж л тэр тэнд очисон байв. Хисториад ямар их дасаж санаа тавьдаг болсноо бодоод Эмир эцсийн шийдвэр гаргана. Хисторийг хүлээн гэж зүтгээд хэрвээ хүлээхгүй бол Ренийг дагуулад судалгааны корпус руу буцна гэж хүртэл сүрдүүлнэ. Үннийг хэлэхэд энэ бол сонсохоос өөр аргагүй зандал хэлэн шүү. Судалгааны корпус тэднийг гүйцэж ирэхэд Хисторияч яг хурч ирдэг. Тэгтэл Эмир Титан болж Хисторийг амандаа шүүрэн авч судалгааны корпусоос ургаж орхино.
Тэр үед Райнер Арморт Титан болж хувирч бүгд Historia 2-ыг аваад зугтана. Судалгааны корпус дахиад хөөнө. Хаанаас ямар ч үнээр хамаагүй эрнийг буцааж авна гэж шийдсэн байлаа. Үннийг хэлэхэд надад энэ их сайнаар дуусах мэдрэмж төрөхгүй байна. Арморт Титан зугтаж байхад командор Ирвин маш хурдан төлөвлөгөө гаргаж милитари полисоос баг зэрэг гомдол гарсан ч бүгдийг хөдөлгөнө. Бүгд ханасын араас Armored Titanic хөөж эхэлнэ. Хөөцөлдөөний үеэр Микаса ажил хэрэгч хിവэр Иринийг аврахын тулд замд нь хинч таарсан хамаагүй зогсооход бэлэн байлаа. Энэ хооронд Эмир Historiag Титан хэлбрээсээ гаргаад ярилцсан. Эмир өөрөө Райнер Бертолд хоёрт нийлсэн нь ханны цаадах талд илүү дээр амьдрал олно гэж найдсантай холбоотой гэж хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Historia үүнд итгэхгүй. Эмирийг хин нэгэн шахаж байна гэж бодно. Гэвч Бертолд оролцож Historiag авч явах шийдвэрийг үнэндээ Эмир өөрөө гаргасан гэж хэлнэ. Судалгааны корпус улам ойртож ирэхэд Эмир бүр илэн далангүй болж Historiагийн гэр бүлийн холбоог ашиглан өөрийнхөө аюулгүй байдлыг баталгаажуулах гэж байгаагаа хэлнэ. Гэхдээ Historia ямар ч шалтгаантай байсан хамаагүй Эмирийн талд хിവэрэ байна гэж хэлнэ. Яг тэр үед Эрен сэрж эхэлнэ. Судалгааны корпус Armored Titanic удаашруулах гэж оролдох үед Микаса Эмирийг зүсээд айсан Бертолд эцсийн цохилт өгөх гэж оролдоно. Гэвч Райнер хамгаалахаар орж ирнэ. Historia Эмирийг хамгаалж Микасаг төр ухрахад хүргэнэ. Удалгүй бусд нь ч гүйцэж ирж байдал бүр хурцтана. Джейн Бертолтыг ятгахыг оролдоно. Бүгд тэдний урвалтад сэтгэл хөдлөнө. Бертолд эцэст нь тэсэлгүй. Хэнийг ч гэмтээхийг хүсээгүй. Харин та нартай хамт байсан үйл миний амьдралын хамгийн сайхан хэсэг байсан гэж хэлнэ. Гэхдээ Микаса Эренийг буцааж өг гэж шаардахад Бертолд үүнийг хийж чадахгүй, даалгавраа дуусгах ёстой гэж хэлнэ. Яг тэр үед Эрвин асар олон Титаныг тэдэн рүү чиглүүлж авчирна. Энэ хүн үнэхээр солиотой. Байдал бүр туйлын аюултай болж нэг Титан Эрвинийн гарыг тас хатсан ч тэр цэргүүдээ урагшаад авш Эренийг авар гэж орилсоор байдаг. Ийм хүнийг л дайнд дагана да. Судалгааны корпус урагшлана. Олон хүн өгсөн ч Эрвинийн тушаалаар давшсаар байдаг. Эднэр л жинхэнэ цэргүүд. Энэ үед Армин Бертолд дээр сэтгэл зүйн мэх хэрэглэнэ. Тэр айныг тамлаж байгаа гэж худлаа хэлээд түүнийг самгардуулна. Үүнээс болж Бертолд уурлаж тэр агшинд Эрвин Иринийг суллаж чадна. Микаса Иринийг шүүрч аваад судалгааны корпус ухарч эхэлнэ. Кони Historiаг авч явах гэж оролддогч Historia Эмиртэй хамт явна гэж хэлнэ. Ингээд бүгд ухарч эхэлнэ. Гэвч Райнер судалгааны корпусын ухралтыг зогсоохын тулд Титануудыг шидэж эхэлнэ. Үүнээс болж Эрен Микаса хоёр мориноосоо шидэгдэнэ. Тэгээд алсад нэг танил инээмсэглсэн Титан ойртож ирэхийг харна. Тэр бол Эрний ээжийг алсан яг тэр Титан байсан. 12 дугаар анги Эрен яг тэр Титан руу харан ээжийнхээ өвхлийн дурсамжинд дарагдсанаар эхэлнэ. Энэ хооронд Райнер ухарч буй судалгааны корпус руу Титануудыг ар араас нь шидэж байна. Имэрч Эрвин түүний төлөвлөгөөг сүйтгэсэнд маш их уурлаж тэдэнтэй ширүүн тулалдана. Яг инээмсэглсэн Титан Эрин Микаса хоёр руу очих гэж байхад ханаас урд нь гарч ирнэ. Тэр олон жилийн өмнө аварч чадаагүй Ириний ээжийн өшөөг авахар шийдсэн байлаа. Чи энэ Армин хоёр туслахыг хүссэн ч Рейнерийн зогсоо зайгүй Титан шидэж байгаагаас болоод ойртож чадахгүй байна. Бурхан минь энэ л муугаар эргэхгүй байгаасай. Энэ хооронд имэр цэргүүдийн талд үлдэх үү? Эсвэл Historiаг Warrior-удад өгөхгүй гэдэг дээр эргэлзэж байлаа. Тэгтэл Historia түүн дээр очиод өөрөө өөрийнхөө төлөө амьдр гэж өмнө нь хэлж байсан үгийг нь сануулна. Мөн өөрт нь ямар их нөлөө үзүүлсэнийг хэлнэ. Энэ бүхний дундуур хаанаас инээмсэглсэн Титантай бүхий л хүчээрээ тулалдана. Микаса хэд шаргацсан тул тулалдаж чадахгүй. Ирэнч хичнээн оролцсон ч Титан болж хувирч чадахгүй байна. Нөгөө талд судалгааны корпус ч бас хүнд байдалд орсон. Хаанаас тулаанаа үргэлжлүүлж бүр Титаныг сөхрүүлэх хүртлээр тэмцэнэ. Гэхдээ хангалтгүй байлаа. Инээмсэглсэн Титан хаанасыг шүүрч аваад Ирин Микаса хоёрын нүдэн дээр залагчхна. Эрен хүчгүүдэл айцаасаа болж шууд нуран унаж инээжж байгаа юм шиг уйлжж байгаа юм шиг болчихно.
Микаса түүнийг тайвшруулж өөрт нь ямар их үн цэнтэйг нь сануулна. Мөн өөрт нь өгсөн оролтонд нь баярлаж байгаагаа хэлнэ. Энэ мөч Иренийг баг зэрэг эргүүлэн авчирна. Тэгээд тэр Микасад хүссэн тоолонд нь тэр оролтыг дахин дахин ороож өгнө гэж амлана. Яг тэр үед Эриний шарх хангалттай эдгэрч тэр инээмсэглэсэн Титаныг цохино. Энэ нь эхэндээ маш тэнэг алхам шиг санагдана. Гэвч энэ нь нууцлаг хүчийг идэвхжүүлж ойролцоох Титанууд судалгааны корпус руу биш, харин инээмсэглэсэн Титан руу дайрч эхэлнэ. Титанууд түүнийг бүрэн зад татна. Ингээд Эрен ээжийнхээ үхлийн өшөөг эцэст нь авна. Судалгааны корпус энэ боломжийг ашиглан тэр газраас яаралтай гарна. Тэгэхээр Бертолт Райнер хоёрын координат гэж хэлээд байсан зүйл нь Титануудыг удирдах энэ хүч байжээ. Энэ бол үнэхээр аимшигтай хүч. Эрен үнэхээр координат мөн гэдгийг ойлгоод Райнер Бертолт хоёр бүр сандарч зүгтахыг оролдоно. Биднээс холд. Гэвч одоо Эрний удирдлагад орсон Титанууд араас нь хөөж эхэлнэ. Судалгааны корпус Wall Rose руу буцаж явах үед Эмир өөрийн талыг сонгон Райнер Бертолд хоёрт туслахаар шийднэ. Тэр Historiад баяртай гэж хэлээд эргэж очин тэдэнд тусалдаг. Үүнийг харсан бүх хүн бүрэн бодолно. Тэр яагаад тэгдэг вүлээ? Буцах замдаа армийн Эрен тэнгэр утгарч Ханнес тэдэнтэй багада яаж тоглож байсныг санаж байгааг анзаарна. За да, би дахиад л уйлж эхэллээ. Түүх Шиганшина руу шилжинэ. Эмир, Бертолт, Райнер 3 Титануудын дайралтаас амьд гарч иржээ. Эмирээс яагаад тэдэнд тусалсан бэ гэж асуухад тэр зүгээр л би тэнэг юм гэж хэлнэ. Үнэхээр бодит хариулт шүү. Гэхдээ дараа нь тэдний найзыг эзнэр өөрийнхөө амьдралыг буцааж авсан болохоор өрөө төлж байна гэж тайлбарлана. Трост дистриктийн аюулгүй газарт Эрвин, Пиксис, Леви 3-ыг Ханжи, Кони 2 тасалдуулж нэг түгшүүртэй мэдээлэл өгнө. Энэ хооронд Эрин Микаса армийн ЖЭ 4 Эренийг буцааж авахын тулд хичнээн олон хүн амиа алдсныг ярилцсан. Леви нарын талд эргэж ирэхэд Кони, Ханжи 2 Рагакуос олсон бүх баримтаа хэлнэ. Бист Титантай хамт ирсэн Титанууд бол Рагакуийн оршин суугчид Титан болгогдсон хүмүүс байсан байж магадгүй гэж хэлнэ. Үүнийг Эмирийн өнгөрсөн түүхээс бид аль хэдийн мэднэ. Леви үүнийг сонсоод маш хүнд тусгаж авна. Тэр энэ олон жил хүн алж байсан гэж итгэж чадахгүй байна. Үүнийг яаж хүлээж авахаач мэдэхгүй юм. Гэтэл Эрвин инээмсэглэж байлаа. Тэд үнэн рүү нэг алхам ойрцсон гэсэн үг. Улирлын хамгийн сүүлчийн үзэгдэл дээр нүдний шилтэй нэг нууцлаг хүн Бист Титаны хүзүүнээс гарч ирнэ. Одоо хүртэл болсон бүх зүйл галзуу санагдаж байвал надад итгээрэй. Чи одоохондоо юу ч хараагүй байна. Дараагийн хэдэн улирал эхний хоёрыг бараг хүүхдийн нэвтрүүлэг шиг харагдуулна. Өнөөдрийн бичлэгийг хийхэд хамгийн их дэмжлэг үзүүлсэн Чимэд Цэрэн Наран Цэцэг танд онцгойлон баярлалаа.